За барьж байгаа ш. За сайн байцгаана уу. Намайг Үлзий сайхан гэдэг Гар Хангай аймгийн Тэрэнцтэй иргэдийн холбоо гэдэг төрийн бас байгууллагад 13-4 жил ерөнхийдөө төрийн бас байгууллагад сайн дураараа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхийн талаар дуу хоолойгоо хүргэж, дуу хоолойг сонсож нөлөөллийн ажлыг зэрэгээр ажилладаг. Тэгээд өнөөдөр миний гэрээсээ гараад ажил руу явах нэг өдөртөө танилцъя бүгд. Ер нь 20-30 минут зарцуулна. Айгу зөөлхөн удаа явхлаа гэд бороо ороод ингээд гудам талбай айгу их эвдэрдэг зам талбай. Гудам эвдрээд ингээд чулуутай ховл гарчдаг энэ тэнд айгу. Зарим нөгөө нэг бас гэрээс огт гардаггүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань яагаад гардаггүй вэ гэх юм бол зам талбай асуудал, хүртээмжийн асуудал орон нутагт яригдана. Тэгээ ийм эвдэртэй замаар бол бас их зөөлхөн болгоомжтой явахгүй бол айгу их олон бэрхшээлүүд тулгарнаа. За ингээ гудам руугаа бууж ирээд ингээ нэг малчингийн энэ хавьд нэг явган үний зам энэ зүүн хийсэн. Тэгээд энэ зам маань болохоор дундаа тасалдсан. Тэгээд наалуулах нь бас болохгүй. Нөө стандарт бас болохоор явган замаар явдаггүй ерөнхийдөө дандаа. Энэ машин замаар явчихна илүү амар байдаг. Тэгэхгүй болохоор нөгөө ганцаараа явж байгаа үедээ юм руу ороод зогсчих юм бол хөдөлж чадахгүй. Энэ бол яг ингээд айгу ингээд хүндрэлтэй. Тэгээд тийм учраас дандаа машин замаар явдаг дөө. Одоо шинэ барилга байгууламж барьж байгаа барилгын норм дүрм бид мөрдөөд стандартыг ажиллаж байгаа ч гэсэн нөгөө ариун цэврийн өрөөнд хүртээмжгүй харааны бэрхшээлтэй иргэдийн нөгөө нэг хааных нь бариулнал нөгөө нэг юуных нь тавгар зам байхгүй сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн хүртээмж байхгүй гэдэг асуудлууд бол зөндөөд ерөнхийдөө дандаа нөгөө тэрэгцэртэй иргэдийн асуудал ярих биш. Бүхэл хүмүүсийг асуудалтай тэгээд тэрэгцэртэй иргэдийн асуудлыг бол тэрэгцэртэй хүн өөрөө л ойлгоно. Тэгээ орон нутгад бол нөгөө нэг хүртээмжийг сайжруулад ажлын байраар хангаад өгчих юм бол бид нар бол бас ажиллах боломж нөхцлүүд байгаа. Ингээд зарим ингээд байгууллагын налуу зам дээр ингээд машин ингээд ойрхон тулаад тавьчих юм бол айгүй хэцүү байдаг. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэг сургуулийн хүүхдүүдэд бас урайлж ирэхэд сургуулийн орчин, дэлгүүр, худалдааны байгууллага, төрийн байгууллагуудад ийм налуу зам дээр бас ундаг дугайгаа битгий ингээд тавиад дотор нэгээ чүгччихдэг. Тэгэхээр ажил дээр ороход бас айгүй хүндрэлтэй. Эндээ ингээд хоёр дугуй муу зарим нь ингээд чойлчдгийг. Ерөнхийдөө ундаг дугайг бол нөгөө нэг гадна чойлчвол энэ чинь нөгөө тэрэгцэртэй иргэдэд зориулсан налуу зам болохоо. Аль болох нөгөө нэг сүүлийн үеийн барилгууд дээр бид нар налуу замыг стандарттай байх, хаалганы өргөн стандарттай байх гэдэг шаардлагуудыг тавьдаг. Одоо ингээд хаалган онгойлох боломжгүй болохоор ингээд хүн орж гарахыг хүлээдэг. Хүн ингээд хүмүүс гарч ирэх нүгэл хүлээж байгаа л тэгэл хүмүүсээр хаалгаа бариулна. Би чи 21 онд Үлзий эхлүүлгээд хэвлэлийн үйлчлээ байдгийн тэрийгэ гэрээрээ хийдэг байж байгаа лангуун дээр аваад ирсэн өдөр тутмынхаа канаан үйл ажиллагаа хийгээд тэгээ маникюрын үйл ажиллагаа маникюр хийдэг. Тэгээ өнөөдөр бас нэг хумс хийх цагтай байгаа. Тэгээ одоо ороод хаалгаа бариад өгөөрэй. Одоо ороод цаг өгсөн хүнээ авнаа. За манай энэ худалдааны төв бол ерөнхийдөө бас хүртээмжтэй нөгөө нэг налуу зам нь хүртээмжтэй тэгээд захиргаан шаттай болохоор хамгийн их давуу тал тийм болохоор нөгөө нэг би чинь хөдөлмөр хэрэгтэй бас яваад байна. Тэрнээс одоо нойлын асуудал нь хүртээмжгүй захиргаан шатгүй л байх юм бол тэгээд тэрэгцэртэй бид нар чинь ажил их хэцүү байдгүй. За ингээд сайхан амарсан уу? Ажлынхаа байр руу орж ирж байна. За миний өдөр тутмын ажил бол ерөнхийдөө төрийн басынхаа ажлыг хийхгүй бол эндээ ингээд сууж идэг. Өнөөдрийн миний нэг өдөртөө танилцаад ажилдаа ирэх зам талбай ингээд бүх зүйлтэй танилцсанд баярлалаа.